Хэрэв энэ бичлэг 2000 лайк цуглуулвал бид дараагийн ангийг шууд оруулах болно. Хэрэв та манай сувгийг дэмжихийг хүсвэл доор харагдах данс руу хандивхийж биднийг дэмжээрэй. Одоо бичлэгтээ орцгоё. Учир нь кармаг нь шингээж авах хүн байхгүй. Тэнмаач өөрөө өөрийнхийгөө авч чадахгүй. Тийм болохоор л тэр хүчээрээ чулуу болон хатуурсан хэрэг. Гэвч Гая манай залууг төвшин ахиж чадахгүй гацчихлаа гэж санаа зовж байна. Эцэг нь түүнийг тэнмагаас ур чадварынхын талаар шалгахыг загсав. Угаас эн чинь нууц байх ёстой шүү дээ. Ямар ч тач миний хэрв үүнийг ашиглахыг хүсвэл манай залууд чулууга зарахыг зөвлөв. Хувьдаа тэрээр удахгүй болох 5 твийн удирдагчдын уулзалтад суухаар хэсэг хугацаанд явах гэж байгаа аж. Энэ зуур охин нь Тэммэд анхаарал тавих гин. Гэхдээ тэр явхаасаа өмнө хідэн чухал зүйлс сануулв. Тэммэд шав гэдэг статусаа нууцлахыг тушааснаас гадна авьяас чадварынхаа нарийн ширийн зүйлийг хүнд ч хэлж болохгүй гэж өргөдөв. Гуравдугаарт багш нь түүнийг ирэхээс өмнө доор хаяж 6 агсан төвшний шатыг цэвэрлэхийг хүсэж байна. Эцэст нь Тэнмэд өөрийн хүчээ хэрхэн ашиглах нь түүний дур учраас дуртай зүйлээ хийх эрх чөлөөг олгожээ. Энэ шин зэрэг даалгаврыг хүлээн авснаар дүр зураг хойд дүүрэг рүү шилжинэ. Зарим нумрагчид өөрсдийнх нь нээлж ирсэн байхад ч зай тавьж өгөхгүй байгаад бухимдаж байна. Раги Киношидагийн хамгаалагчид энд түүнд зориулж байр захиалахаар ирсэн бөгөөд эдгээр хүүхдүүдийг тонил гэж хөөж байв. Нөмрөгчид Рагиг Яванда гэлт рүү гомдол мэдүүлж шийтгэх баян эрх танхил хүүхэд гэж дуудан томорч байлаа. Гэвч тэр залуу хитрхи их дэвэрсэн бололтой. Нөгөө томроод байсан нөхөр хамгийн ойрхон хан руу шидэгдэж одов. Энэ булчинлаг зэрлэг рүү хасах зэрэглэлийн шорон шовх хадаасаар шууд дайрсан ч ямар ч хохирол учруулсангүй. Энэ залуугийн царай төмөршиг болчихсон байхад шаргал үст залуу мангасуудыг чалбархан нэвт цоолдог. Техник нь яагаад энэ булчинлаг мангасын эсрэг ямар ч хохирол учруулж чадахгүй байгааг огт ойлгохгүй байлаа. Том залуу түүний хоёр гарыг зуурч аваад нүүр рүү нь толгоогоороо хүчтэй мөргөн ухаан алдуулав. 7 ба 8 дугаар төвшний нөмрөгчөд. Рейжийн хамгаалагчийн бие махбодод юу ч хийж чадалгүй хоёулаа нам цохиулав. Энэ хүн бол Рейжийн нөлөөнд ор байдаг. Дөрвөн хүчтний нэг Такеру Ога юм. Мөн тэрээр 12 дугаар төвшний төмөр хувиргагч ажээ. Энэ төмөр толгойд Рейжийн тушаалыг зөрчих зүрхтэй хинж байсан өгөх болно гэдгийг бүгдэд сануулв. Тэр бүхэл бусдыг энэ хоёр нөмрөгчийг авч явахыг ч зөвшөөрөхгүй байлаа. Тэднийг тамлахаар бүрэн төлөвлөж байв. Найз нь хүмүүс анхааралтай ажиглаж байгаа тул Такеруг арай зөөлөн байхыг зөвлөв. Гэнэт хин нэг нь түүнийг маш хурдтайгаар дайрч өнгөрөв. Өнөөх залуугийн бие шууд Тэнмагийн гар дээр очлоо. Эргэн тойрных нь Тэнмаг өөрийнхөө үхлийн ялд гарын үсэг зурсан ямар нэгэн арчаагүй амтан гэж таамаглацгаана. Хэдий энэ залуу хүртэл Рейжийн тушаалыг давах гэж оролцсныг нь тэнэг хэрэг гэж нэрлээд эцсийн сануулгыг өгсөн ч гэсэн. Гэвч Тэмма тэр шат руу орох ёстой бөгөөд Такеру түүний цорын ганц саад дотгор гэдгийг маш сайн мэдэж байв. Эда нөхцөл байдлыг дээд тушаалтнуудад мэдээлсэн ч манай залуу өөрийнхөө шийтгэхээр төлөвлөж багшийнхаа зөв гэж бодсон зүйлээ хий гэсэн үгийг эргэн санав. Тэрээр шаргацсан хүнийг түүний гарт үлдээгээд тэг төвшний нөмрөгч гэхэд дэндүү аимшигтай хорон муу авраг цацруулж эхлэв. Такеру тэг төвшний шин цэрэг түүний эсрэг зогсох зүрхтэй байгаад итгэж чадахгүй байлаа. Гэвч хачирхалтай нь тэрээр нэгэн өвөрмөц дарамтыг мэдэрч энэ хүүд ямар нэгэн авьяас чадвар байгаа юм болов уу гэж гайхав. Өөрийн үзүүлэлттэй найдсан Такеру энд өөрийгөө давуу талтай гэж сохроор итгэж байлаа. Гэвч дараа нь тэр хүчтэй цочролд орсон юм. Тэр манай залууг галзуу хурдаар дайрч ирэхийг харсан бөгөөд Тэнмагийн нудраг энэ залуугийн нүрийг үнсэж орхив. Үзэгчид шин цэргийн хурдыг ухаарч амжилгүй гинэт чимээгүй болов. Азар Такеру цохилт тусахаас өмнө биеэ төмөржүүлж амжсан тул ямар ч гэмтэл авсангүй. Гараа төмрөөр бүрж хүнд нудрагаараа нижгэнтэл буулгахдаа тэрээр өрсөлдөгчийнхөө хурдыг сайшаасан ч Тэнмад хүч дутаж байгааг онцлов. Манай залуу чадмаг бултаж өөрийнхөө тэрээр илүү хүчрхэг өрсөлдөгчөө гиндүүлэн довтлох цорын ганц боломжоо салхинд хийсгчихлээ. Одоо түүнд аянган давлгаан дээрээ л найдаж хүчийг нь улам нэмэгдүүлэх ганц сонголт үлдсэн тул Тима цаанаа металжих процессаа идэвхжүүлж эхлэв. Энэхүү металжих чадвар нь аюултай тул манай залууч гэсэн хойш суулгүй хамаг хүчээрээ үзэхээс өөр аргагүй болно. Тима жирийн довтолгоо үйлчлэхгүй гэдгийг мэдэж байгаа бөгөөд ганцхан Такеругийн ил мах руу чиглэж айхтар хохирол учруулах хэрэгтэй.
Тэр нүүр рүү нүшгэлөхөөр далайсан ч Такай руу арай хийж амжиж хаагаад арчаагүй амьтны хүч хурдан дутаж байна хэмээн баалав. Гэвч энэ нь үнэн дээр манай залуугийн тактик байлаа. Тэр дайснаа өөрийнхөө дээд хурдыг тааварлах хэмжээнд дасгаж байгаад аянган давлгаагаа улам бүр ахиуллаа. Такеру аянганы элемент ашиглахыг хараад ухаан алдмаар гайхав. Энэ удаад манай залуу хурдаа үнэхээр галзуу нэмсэн тул энд тэндгүү 10-аад удаа цохилт бүрээ байнд нь тусгаж чадав. Цаана нь шинжилгээний процесс үргэлжилсээр байх бөгөөд үзэгчид энэ шин цэрэг олон ур чадвар ашиглаж чаддгийг анзаарч эхэллээ. Такирууд мэтэлжих ямар ч боломж үлдээгүй тул тэрээр энэ бацаан өөрийн зэрэглэлдээ баймгүй ийм галзуу хурдыг яаж гаргаад байгааг л гайхаж хоцров. Бие дээр нь маш олон цохилт бороо шиг асгарч байсан тул тэр бусдаас тусламж дуудах дуут тушаалч өгч чадсангүй. Энэ нөхөр үнэхээр хүнд байдалд орсон бөгөөд эцсийн найдваргүй алхам хийж өөрийн хөзрөө дэлгэхээр шийдэв. Тэр хөзөр нь бодвол цамцаа тас татан шидэж чөтгөрийн мэт нуруугаа гайхуулах явдал бололтой. Гэхдээ үнэндээ хөгшмийн тэр бүтэн гялалцсан горимдоо шилжиж биеэ бүхэлд нь металж олов. Тэрээр анх удаага ийм хэмжээнд буланд шахагдаж энэ ур чадвараа ашиглахад хүрч байна. Түүний бүх металл хэсгүүдийн хамгаалалт 50% хувиар нэмэгдэж хөдөлгөөнгүй байх үед дахин 50% хувиар өснө. Дашрамт хэлэхэд энэ нөхрийн төмсг нь одоо титанаар хийгдсэн гэж шууд хэлж болохоор байгаа нь надад үнэхээр таалагдж байна. Юутайч Такиру ийм төвшөнд хүрч хөгжсөндөө талархаж шин цэрэгт хялбар өхөл бэлэглэхийг зорив. Хамгаалалт нь 12 дугаар төвшнийг давсан тул ижил төвшний хэн нэгэн энэ нөхрийн хамгаалалтыг эвдэж чадах болов уу гэж бусд нь гайхаж эхэллээ. Гэвч шинжилгээний процесс бараг дуусаж байгаа тул 1-2 минутын дараа энэ нь огт хамаагүй болно. Манай залуу Такеруг хамаг оноогоо хамгаалалтад оруулж өөрийн манаа үзүүлэлтэд бүр мөсөн мартчихсныг нь тайвнаар зааж өгөв. Такеро түүнийг дэмий донгосч байна гэж жүжиглсэн ч цаана бол шин цэргийн зөв гэдгийг мэдэж байлаа. Тэнмаа энэ нөхөрт маныг нь хүчээр шавхах сонирхол байхгүй гэдгээ батлав. Үүний оронд тэр тэмцлийг хормын дотор дуусгах болно. Хөх лимфа бий болж Тэнмагийн хүчинд дахин нэг хувьсал авчирлаа. Үзэгсэлд лимфа дэлбэлж үзэгчдийг алмааруулсан ч тэд энэ хөөхөн зүйл металл бовыг яаж ялахыг огт төсөөлөхгүй байв. Энэ нь дусснаар Тэнма нэвт цоологч үнэн бөмбөрцөх хэмээх тунгалаг бөмбөгийг олж авав. Энэ нь хамгаалалтыг үл томсорлож хохирол учруулах баталгаатай чадвар юм. Ганц асуудал нь зай болон хурд бөгөөд хитрхи удаан тул хүмүүс үүнээс амархан зайлсхийч чадна. Энэ нь Теммак Такругийн маш их бахархдаг тэрхүү хамгаалалтыг тас татах довтлохооныхоо цагийг яг тааруулах шаардлагатай нөхцөл байдалд хүргэв. Ур чадвар идэвхжснээр манай залуугийн үзүүлэлтүүд улам бүр нэмэгдэж тэрээр нэвт цоологч бөмбөг бүтээж эхлэв. Ийм зайнаас ч Тэнма өрсөлдөгчөө ирж буй энэ довтолгооноос зайлсхийж үзэх хэмээн итгэлтэйгээр үдэв. Тэнмагийн тоглолтыг харах нь үзэгчдийн уур амьсгалыг хөөргөж түүнийг дараа нь юу гаргаж ирэхийг гайхахад хүргэлээ. Нэвт цоологч бөмбөг тэдний нүдний урдуур алгуурхан хөдлөнө. Энэ нь ердөөл өчүүхэн жижиг зүйл учраас ийм зүйлд цохигдно гэдэг санаанд багтамгүй юм. Бөмбөг маш жижигхэн тул энд байгаа металл бов бүр хөдөлгөөнгүй зогсож үүнийг шууд биеэрээ авахд ч бэлэн байлаа. Тэнмагийн хүзэр. Бөмбөг гарнаас нь зурмагц нөгөөхийн царайд айдас хургав. Энэ зэвүүн зэвсэг залуугийн гарыг шууд л махны машин шиг хяргаж цусан далай болгож орхилоо. Тэнмаа өг нь энэ тэнэгт бултаарай гэж анхааруулсан шүү дээ. Өршөөл үзүүлж зориуд гарыг нь онилсан болохоос биш хэрвээ мангас байсан бол аминд нь хүрэх газар нь зоох байлаа. Такерог өвдсөндөө орилж чарлах зур Тэнмаа хажуугийн алайлагчдад түүнийг эмнэлэг авч яв гэж тушаав. Тэд ч өрөвдөлтөөгөө өргөж аван оцсноор өнөөдрийн өдөр Көкөлдийн баатруудын ачаар аврагдлаа. Хөөе, байзаарэ. Эн чинь хүүхэлдэйн суваг биш шүү дээ. Олон түмэн Теммаг Баатар мэд алдаршуулж байна. Зарим нь бүр түүнтэй баг болж уюудыг маш хурдан давахыг хүснэ. Байдал бүр хяналтаас гарч түүнийг өөрийн болгохын тулд залуус хоорондоо зодтолдож эхлэв. Гэвч манай хүн Такеру шиг хамгаалалт сайтай мангасэгч үлээчих шин ур чадвараа амтархан үзэхээс өөр зүйлд завгүй байна. Энэ бөмбөг нь Темгийнхаас өндөр хамгаалалттай дайснуудыг устгах тусам улам хурцдаг өөр нэг нөлөөтэй аж. Хоёр айлаалагч түүнийг багтаа элсүүлэхийн тулд хариу нэхэж гуйсан ч тэр ганцаараа явсан нь дээргээд шууд татгалзав. Олон нийт өмнөгшгээл ганц Такеруг ялчглаа гэд дээд үе рүү ганцаараа зүтгэдэг ямар тэнэг амтан бэ гэж шуугилдаж эхэллээ.
Хүмүүсийн хандлага маш хурдан өөрчлөгдөж, энэ солиотой амьтныг өөхөг гэд хаяхад бэлэн болов. Одоо эсэргүүцэгчид явсан тул Менюгийн охин дээд үеийн гамшигын аратан бүр Такерогийн хамгаалалттай дүүцхүүц гэдгийг сануулв. Тиймээс манай хүү манаага маш нарийн хуваарлах хэрэгтэй болж байна. Гэвч Тэнма юу ч болоогүй мэт санаа зовлохгүй гэхэд охин сандарч түүнийг өхвөл аав нь шившиг болно гэж хэлв. Үүнээс гадна гаяа чулуун араатнууд сүргээрээ явдагч тэнэгийн учраас Тэнма тэднийг ашиглаж манаага нөхөх боломжтойг онцлов. Бугуйвч нь түүнийг сорилтод бэлэн гэж зааснаар манай хүү дараагийн том тулаандаа орлоо. Тэр ийм олон аврах чулуун гөрвлүүдтэй тулна гэж бодоогүй лав. Тэдний үзүүлэлт ч маш өндөр бөгөөд өмнө нь тулалдаж байсан амьтдаас хавьгүй илүү байв. Аврах чулуун хөшөө түүн рүү хамаг хурдаараа дайрахад Тэнма тэдний хуйг шиг өндөр хамгаалалтын эсрэг нефт цоологч бөмбөгөө гаргаж ирэхээр шийдэв. Энэхүү лянхуа цэцгийн дэлбэнүүд нь өөр нэгэн алдартай анимегийн харваачдын зэвсэгтээ тун төсөөтэй харагдаж байгааг хэлэхгүй байж чадахгүй. Юутайч бөмбөг хөшөөг онож биеийг нь нефт цоолон шууд устгав. Үүний ачаар бөмбөгний хурд 100% нэмэгдсэн нь Тэнмад маш том давуу тал боллоо. Гурван аймаар хөшөө түүнэр үсэрсэн ч манайхуу аянга цахилгаан шиг хурдаар тэдний хажуугаар гялс хийж өнгөрөв. Тэр манааныхаа гурваны манааных нь гурваны нэг нь ахиад л урслаа. Гэхдээ тулаан дуусаагүй байна. Эсрэг зүгээс ахиад хоёр ч амтан дайрлаа. Манай хүн нэвт цоологч бөмбөгөөрөө тэднийг дуусгахын тулд хөндөй ягаан чадвараа ашиглав. Эхлээд тэр хоёр хөшөөний дайралтаас бултаж хооронд нь мөргөлдөөлөв. Ингэснээр тэр хамгийн ашигтай байрлалаас мангас шиг хүчтэй нэвт цоологч бөмбөгөөр цохих боломжтой боллоо. Бөмбөгний хурд энэ удаад улам бүр нэмэгдэж хоёр мангасыг нэгт оросдгов. Тэнма туйлдаж ядарсандаа болоод гуйв. Түүний манаа тэг зааж дуусчээ. Сүүлийн үед тэр манааны хомсдлоос болж үнэхээр хэцүү байдалд ороод байгаа бөгөөд удахгүй манаа нөхөн сэргийх ур чадвартай болно гэж найдаж байна. Бөмбөгний хурдыг секундэд нь 5 м болгож өсгсөний дараа түүний одоогийн ахиц дэвшил дайчгүй харагдаж байв. Гэвч манай хүн дээрээс нь нуран унаж жинхэнэ сүрэл авчирч буй эцсийн мангасыг таг мартчихжээ. Мангасуудын нэг нь авраг болох ур чадвар ашиглаж годзолагч айл гахаар аюул занал хийлэл болон хувирсан байлаа. Ирж устгахаас өөр аргагүй болжээ. Энэ нүсэр том бие нь гай болж байгаа ч Тима цахилгаан мэт хурдаараа зохицуулж байна. Манай хүн яг л флеш шиг хурдалж байна. Ийм авраг амтныг нэвтэлж чадах эсхийг мэдэхгүй ч байя. Анхааралтай сонгоод мангасын толгой руу чиглүүлэн нэвт цоологч бөмбөгөөр харвав. Гэвч ийм зайнаас харахад бөмбөг дэндүү жижигхэн байгаа тул өчүүхэн л хохирол учруулна гэж тэнмээ гатарлав. Титаник чулуун хөшөө хариуд нь авраг нударгаараа дайрлаа. Манай хүү агаарт бултаж чадахгүй тул цохилтыг тэсвэрлэхийн тулд хар мөсөө тасралтгүй ашиглахаас өөр сонголтгүй болов. Гэсэн ч цохилтын хүчинд тэрээр шидэгдэн хамгийн ойр байсан хананд очиж наалдав. Түүний бодож байснаас хамаагүй хүнд тулаан болж байна. Систем хуулбарлах шаардлагатайг мэдэрч автоматар дүн шинжилгээ хийж эхэлсэн нь манай хүүгийн нүрэнд баясал тодруулав. Дүр зураг Регийн өрөөрөө шилжих бөгөөд түүний нэг төлөөлөгч цочирцсноо илэрхийлнэ. Тэр хүн чанга дуу чимээгээрээ түүнийг бухимдуулсан ч гинти мэдээ дуулгав. Хэн нэгэн Такаруг ялж агсан төвшний шатуудын нэг рүү нэвтэрч чадсан бололтой. Энэ мэдээ эрх танхыг галзууруулах төгсөн бөгөөд Такаруг ийм төвшөнтэй байж яаж ялагдсанд итгэж чадахгүй байв. Гагцхүү 30-аас дээш төвшний хэн нэгэн л түүнийг дийлсэн гэсэн логик тайлбар үлдэнэ. Харамсалтай нь ийм төвшний нөмрөгчөд чадварлаг бөгөөд жинхэнэ даалгаврууд дээр ажилладаг тул сул дорой нөмрөгчөдтэй тоглож цагаа өрөхгүй. Энэ байгууламжид байгаа бүх хүмүүс 10 орчим төвшнийх тул Walmart-ийн асан шиг энэ нөхөр 10 дугаар төвшний дайчин Такирог ялсан гэдэгт хэрхэвч итгэж чадахгүй байв. Рэж хэрэг одоо яарвал тэр газарт цагтаа очиж чандна гэж тооцсон. Энэ хэргийг өөрөө мөрдөхөөр шийджээ. Түүний туслах бүр болгоомжтой байхыг зөвлөсөн ч өрөөний хэмд ажилдаг IQ-тай манай нөхөр түүний анхааруулгыг тоосонгүй. Киношидагийн гэр бүлээр оролдох зүрх гаргасан тэр нэгнийг Рэж өөрд номготгохыг хүсэж байв. Манай хүүгийн хувьд ямар нэгэн байдлаар амьд үлдэж дүн шинжилгээг 100% хүргэж чаджээ. Түүнийг линхуа цэцгэндээ хорогдож байх үед систем авраглах ур чадвар дууссаныг тэмдэглэв. Гэвч хачирхалтай нь Тинма энэ удаад шинэ ур чадвар олж авсангүй. Үүний оронд түүний нэвт цоологч бөмбөг 2 дугаар түвшин рүү ахиж бөмбөгний хэмжээг тохируулах тэрч байтугай итгэхгүй хурдны өсөлтийг 2 дахин нэмэгдүүлэх чадвартай болов.
Энэ хоёр нөлөөгөө зэрэг туршиж үзхийн тулд Тэнма шинээр хувьсан бөмбөгөө идэвхжүүлж өөрийн бүх манаг шавхсан бөмбөгийг бий болгов. Энэ бол түүний өнөөдрийг хүртэл бүтээсэн хамгийн хүчрхэг нефт цоологч бөмбөг бөгөөд яг л цөмийн бөмбөг шиг харав. Манай хүн бүр сүүлчийн үхлийн цохилтынхоо дараа гойж шиг поз авч төгсгөлд нь арай хэтрүүлчихүү гэж гайхна. Чулуун голимыг ялсан нь түүний ахиц дэвшлийн бас нэгэн алхам болов. Бөмбөгний хурд секундэд 7 метр хүртэл нэмэгдсэн бөгөөд хэрэв тэр энэ шатыг дахин 2 удаа давж чадвал машины хурдтай дүүцхөөц болгож чадна. Энэ хугацаанд түүний үл тоомсорлож байсан идэвхэхгүй нөлөөллүүд үнэхээр хэрэгтэй болох нь батлагдаж байна. Лянхуа дэлбэрэлт нь түүний бүх ур чадварыг илүү сайн ашиглах боломжийг олгодог бөгөөд энэ нь Лянхуа дэлбэрэлтийн идэвхэхгүй нөлөөг нэмэгдүүлж чадвал мангасуудыг хэдэн мянган метрийн цааснаас ч мэрэгэн буудах хангалттай хүчтэй болно гэсэн үг юм. Агсан төвшний шат ердөө 3 минутын дотор дуусаж бас нэгэн дээд амжилт тогтоон бусад нөмрөгчдийг мэл гайхуулав. Энэ залуу яагаад яаж тэг төвшний байдгийм бэ гэдгийг хүмүүс мэдхийг хүсэж байна. Учир нь энэ нь ямар ч логикгүй юм. Гэтэл тэрээр яг л шүршүүрээс дөнгөж гараад ирсэн мэт харагдана. Бэртэж гимтсэн шинж алга. Түүнийг үргэлж биширдэг анхаа хүртэл гайхаж хоцров. Тэрээр даалгавраа хурдан биелүүлснийг нь магтсан ч энэ нь ердөө л түүний олж авсан нефт цоологч бөмбөгний тусламж байлаа. Хачирхалтай нь тэр түүний хажуугаар эргэлдэх нэгэн эрвээхийг олж харав. Үүнийг хаш эрвээхээ. Ахаа үнэндээ шиками хэрэглэгч юм байна. Гэхдээ би тэр гоо үзэсгэлэнг нь хараад эрвээхийг нь ч анзаарах сөхөө алга. Надаас өмнөний талаар юу ч битгий асуугаарай. Гоё. Тэрээр өнөөх хөөхөн амьтантай харилцаж үнэхээр үзэсгэлэнтэй юм гиснэ. Гаяагаас жирийн нөмрөгчөд яг ямар ажил хийдгийг шууд асуув. Охин түүнийг ийм наад захын мэдлэггүй байгаад бүр мэл гайхжээ. Нөмрөгчдийн ажил уг нь 4 төрөлд хуваагддаг бөгөөд манай хүү аль хэдийн 3-ыг нь үзээд амжчихсан байгаа. Эхний төрөл нь маш олон төрлийн махбодыг удирддаг махбодын шидтнүүд юм. Эдгээр нөмрөгчд хамгийн түгээмэл бөгөөд тулааны өндөр чадвартай гэдгээрээ алдартай. Түүний ангийн тэр тарган хүү бүр такеруч мөн адил ийм чадвартай. Хоёр дахь төрлийн нөмрөгч бол шиками хэрэглэгч юм. Тийм ээ. Яг нөгөө жүжүцүү кайзен дээр гардаг мигумигийн арга барилаар үзэж байна да. Шикагамийн эзнээ төрсэн цагаас нэхлэн хамт байдаг учраас охин өөрийн гэсэн амьтантай байгаа юм. Хоёр төрлийг нь тайлбарлаж өгөөд охин түүнээс асуулт асуухыг хүлээв. Гэтэл манай хүү охины хаш ирвэхээ өөрөөс нь ч өндөр түвшинтэй байхыг хараад гайхаж түүнийг үнэхээр туршлагатай юу гэдэгт эргэлзэж эхлэв. Манай хүн үгээ огт зөөлрүүлэлгүй шууд хийснээр хөөрхий охины нэр төрийг бүр үгүй хийчихв. Гая түүний хүчний талаарх буруу ойлголтыг засаж Шиками үргэлж эзнээсээ өндөр түвшинтэй байдаг гэж тайлбарлав. Гэвч ийм нөхцөлд Тэнмагийн тооцоотой тарих тулааны үед тулалдаж байхдаа Шикамигийн эзнийг онилох нь хамгийн зөв арга юм. Тэр нөхцөл байдалд түүнээс ирэх сөрөг энергийг мэдрээд тэр эмэгтэй үхтлээ айж байв. Юутайч манай хүн бусдыг нь танилцуулахыг хүлээв. Гурав дахь төрөл нь маш бага мэдээлэлтэй нууцлаг мэрэгжил юм. Энэ бол манай хүүгийн эзэмшсэн Order Breaker гэх төрөл юм. Энэ төрлийн хүмүүсийн асуудал нь хүн бүр өөр өөр чадвартай байдагт оршино. Хөх Линхуатын маань Наруто энд ирчихсэн юм шиг химжээгээ өөрчилдөг. Эсвэл бүр сүүдрийн хуулбар үсгдэг нөмрөгчдөөс өөр юм. Мэргэжлийн ангилал бүрийн эзэмших ур чадварууд нь хүч чадлын 4 пирамидад C-гээс S хүртэл зэрэглэгддэг. Гэвч ордер брейкерүүд бусдаас өөр Z ангиллын ур чадвартайд тооцогддог. Учир нь ордер брейкер ангиллыг хосгүй ур чадварынхан төлөө хүндэтгдэг юм. Эсрэг тоглогч ордер брейкерийн чадварыг олж мэдмэгц тэд хамгийн том давуу талаа алддаг. Энэ бол болоод л охины эцэг Миню Гаяг манай хүүгийн чадварыг асууж шалгаахыг нь эрс хоригдсон хэрэг. Тема дэг журам эвдэгчид дундаач юр бусын нийгэм бөгөөд охин өөрийн нүдээр түүнийг 3 өөр ур чадвар ашиглахыг харсан ба тэдгээрийн 2 нь махбодын шидтнийх байв. Тема охиныг өөрийнх нь тухай дахин дахин ярихад жаахан уцаарлаж эхлэв. Тэгээд тэр өөрийн үзээгүй 4 дахь төрлийн ажлын талаар шууд асуулаа. Харин охин энэ залууг бүх зүйлийг өөртөө нууцласны шийтгэл хэмээн энэ талаар ганц ч үг хэлэхээс татгалзав.
Манай хүнийг бүх зүйлийг өөртөө нууж байгаад нь өгч буй шийтгэл гэж нэрлэв. Явхаасаа өмнө ахаа түүний цаашдын төлөвлөгөөг асууж, Тэнма яг ижилхэн агсан шатны үе шатыг дахин дахин цэвэрлэх гэж байгааг мэдэв. Тэр түүний тэнийг толгойд үе шатууд өөрийн гэсэн хүлээлгийн хугацаатай байдаг тул дор хаяж 2 хоног тийшээ нэвтрэх боломжгүй гэдгийг сануулв. Хүлээлгийн хугацаа байдаг нь үнэхээр гай бөгөөд тэр энэ талаар огт бодож үзээгүй байв. Тийм учраас Раги тэднийг өөртөө үлдээдэг. Манайхуу нэвт цоологч бөмбөгөө сайжруулж чадахгүй тул ядаж оронд нь линхуа дэлбэрэлтийг сайжруулж чадна гэж бодов. Тиймээс тэр илүү олон тооны гамшигын араатнуудтай өөр үе шатыг шаардав. Walmart, Macy's нан тийм нэгэн газар байдгийг санав. Гамшигын араатнуудын түвшин тийм ч өндөр биш ч тэнд маш олон мангасууд байгаа. Тэд бол дор хаяж 100 орчим авраг царцааны сүрэг юм. Өргөн хүрээний ур чадваргүй бол энэ үе шат үнэхээр ядаргаатай газар юм. Гэвч манай хүн аль хэдийн лянхаа дэлбэрэлт гих тесрэлтэд хүчтэй чадвар эзэмшсэнийг мэдэхгүй тул охин түүнд дэмий зүйл хийхгүй байхыг анхааруулна. Түүнийг царцааны үеийг дагуулахаар төлөвлөж байгааг сонсоод бусд нь мэл гайхаж тасралтгүй анхааруулсаар байхад Тамма үл тоона. Тэд Раги удахгүй өшөөгөө авахар ирнэ хэмээн чичирч түүнийг ирэхээс өмнө эндээс явцгаахыг хүснэ. Нөгөө новшийн тухай ярихад тэр яг нэг газартаа ирсэн ч байна хэдийн өөр газрууд зогтсныг олж мэднэ. Энэ богино хугацаанд хэн нэгэн энэ үеийг тавж чадсан гэдэгт итгэхэд бэрх байв. Режийн уур хилэн бадарч энэ нууцлаг этгээд түүгээр зориуд тоглоод байна гэж бодно. Тэрээр тагнуулчдаа манагийн мөр хайхыг тушааж энэ ажилд хаунд гихчийг дуутахыг даалгана. Темаг амьдаар нь барьж тамллын амтыг өөрийн биеэр мэдрүүлэхийг тэр хүсэж байлаа. Найз минь өөрийгөө үнэхээр дог гэж бодоод байх шиг байна. Өөр нэгэн бүсэд хөөрхийн нэгэн нөмрөгч арай ядан амьтай голтой байв. Түүнийг Рагийн туслах хаунд мөрдөж байлаа. Тэрээр зүгтах шидэ ашигласан ч амаа ангаан дайрах зэрлэг араатанд баригдаж орхино. Араатан түүнийг зууж байх зур Рагийн өөр нэгэн тагнуулч түүнийг авахаар ирнэ. Дашрамт хэлэхэд амныхан зуултанд байгаа залуу амьд хിവэр бөгөөд тэднийг өөрийг нь хэрхэн мөрдөж олсныг гайхан асууна. Энэ залуугийн тижээвэр нохой маш соргог үнэрч тул ямар ч байг төвөггүй олдог аж. Энэ хүнийг Хаунд Чарльз гэдэг бөгөөд тэрээр Рагийн өмнөөс байгаа устгахаар иржээ. Хөөрхий залуу амиа гуйн гуйх боловч Чарльз ямар ч өршөөлгүйгээр чоноороо түүний махыг идэхийг зөвшөөрнө. Түүнийг өгсөний дараа тэд эцэст нь төвшин ахив. Чарльз даалгаврын явцыг илтгэж байг устгаснаа баталгаажуулагч Таки руу маш хүнд бэрдсэн тухай сонсоод мэл гайхна. Үүнийг чухал асуудал гэж үзэн тэрээр Рагийн байгаа газар руу дохио өгнө. Шинэ олз гарч ирсэнд баяртай байлаа. Тэнма үеийн ойролцоо дотор ирнэ. Тэрээр анханасаа яагаад ийм олон царцаа байгааг гайхан асууна. Охин зарим мангасууд тодорхой орчинд дуртай байдаг тул нөмрөгчийн нэг чадвар бол газар орныхоо талаар сайн мэдээлэлтэй байх явдал гэж тайлбарлана. Ахлах төвшний үеуд маш аюултай байдаг тул бүр олигтой бүртгэгч байдаггүй аж. Тима энэ үеийг ердөө 13 дугаар төвшнийх байтал яагаад бүрэмсэн хаасныг гайхна. Хэрв ердийн үе хэцүү санагдвал тэндээс гарч болдог нь сайн хэрэг. Гэвч энэ царцаануудтай тулгархад зүгтх нь бараг л боломжгүй зүйл болно. Өчөөхөн л алдаа гаргавал царцааны сүрэг чамайг тас тачих болно. Нөмрөгчдийг өглөөний хоолндоо амьдаар нь иддэг байна. Үнэхээр хэрцгий. Зөвхөн ясан л үлддэг. Гэвч ийм зүйл манай хүүг айлгаж чадахгүй. Тэрээр олон тооны мангас агнах төгс тоглоомын талбай олсондоо зүгээр л баяртай байв. Гаяа түүнийг үүний төлөө үнэхээр тэнэг гэж бодно. Гэвч Тэнмад өөрийн гэсэн зориг байгаа тул итгэлтэйгээр үе рүү алхан орно. Охин түүнд хэлсэн бүхэн нь хангалттай байгаа болов уу гэж санаа зовж байгаад нэгэн чухал зүйлийг хэлхээ мартснаа гинэт ухаарна. Энэ нь царцаанууд боссыг ялах хүртэл үнэхээр хязгааргүй олноор үржиж гарч ирдэг явдал байв. Ийм том алдаа гаргасандаа Гаяа түүнд анхааруулахаар үе рүү нэвтэрхийг хүснэ. Гэтэл тэрээр нэгэн таагүй уур амьсгалыг мэдэрнэ. Энэ бол Чарльз Хаунд байсан бөгөөд тэрээр түүн рүү чөтгөрийн нүдээр ширтэж хин нэгнийг хайхыг шаардна. Дүрс солигдож Темагийн үе доторх явдлыг харуулна. Тэрээр алгаа ташин ядаргаатай шавжнуудыг дахин дахин устгахын тулд тэднийг тохуурхан сэрэнэ. Тэдний төвшин ердөө нэгдүгээр төвшин гэсэн үнэхээр өрөвдөлтэй боловч тоо хэмжээ нь энэ үеийг үн цэнтэй болгож байв.
Тэнгэр бүрхсэн 100 гаруй шавж байхад Темма Лянхуа дэлбэрэлт техникийг ашиглахын зэрэгцээ өөрийгөө хар мөсөн хуйгаар хамгаална. Түүний зорилго бол эдгээр новшнуудыг тал талын зөв бүрээс түүн рүү бүчнэ. Өөрсөддөө бүрэн итгэлтэй болох яг тэр агшинд нь тэрээр дэлбэлэх болно. Тинва цагийг энэ тун нарийн тааруулж Лянхуа дэлбэрэлтэд идэвхжүүлснээр өнөөх шавжнуудыг нэг амьсгаагаар арчиж орхилоо. Түүний довтлохоо дуусахад тэд бүгд үхтлийн хөөр болж улмаар Лянхуа дэлбэрэлт нь 2 дугаар түвшин рүү ахив. Хүрэх зан хэмжээ нь өмнөхөөсөө 2 дахин томорч бүр 10 метр болон өргөжжээ. Тэнма ийм сул дорой төвчний мангасууд түүний аль ч ур чадварын манаг бараг л бардаггүй тул хялбархан оноо цуглуулах боломж гэж бодно. Хэрв тэр ахин 10 удаа цохилт хийж савчих бүрдээ 100 зарцаа устгах чадвал ур чадвар нь 1000% ахих байлаа. Гэвч тэрээр энэ үе шатанд ч гэсэн өөрийн гэсэн хүлээх хугацаа байх ёстойг ухаарснаар түүний баяр баясал тун богинохон хугацаанд үргэлжлэв. Тимма энэ үеийг давсан гих мэдэгдэл яагаад гарч ирэхгүй байгааг гайхан бугуйчтай шалгалт хийнэ. Үүний оронд тэр сүргийн эхийн хүсэл зориг гих босс мангасын ур чадварыг илрүүлэх бөгөөд энэ нь түүний шинжилгээ хийх үйл явцыг шууд идэвхжүүллээ. Тэмнээ амьд үлдсэн зүйл угацаагаа эсхийг шалгахаар эргэн тойрноо харах үедээ өнөөх үхсэн сүрэг ямар нэгэн хуйлралтын хуурай зангилаа руу сорогдсон орохыг олж харав. Тэмнаа тэднээс хурдхан шиг холдож зайгаа барих зураа энэ бүхэн өнөөх боссын ур чадвараас болов хэмээн эргэлзэнэ. Тэр сонор сэрэмжээ алдсан бөгөөд өөрийн чадвараа үргэлжлүүлэн хөгжүүлж чадах нь гайхалтай ч одоогийн гол асуудал нь боссын байршлыг мэдэхгүй байсанд оршино. Түүний одоогийн хамгийн шилдэг стратеги бол босс өөрөө ил гарч иртэл сүргийг үргэлжлүүлэн устгах явдал юм. Явхаа дэлбэрэлтийг ахин идэвхжүүлж тэр дахиад нэг дэлбэрэлт үүсгэн өөр нэгэн сүргийг хядлаа. Хүрэх цайн хэмжээ нь 16 метр болон нэмэгдэж дэлбэрэлтийг улам бүр хүчтэй болгов. Хоёр дахь удаага арчиж хайсны дараа Тимба босс яагаад одоо хүртэл гарч ирэхгүй байгааг гайхан сонирхоно. Өнөөх үхсэн царцаанууд нь эргэж амьлан ургасаар ерөөсөө намддаггүй төгсгөлгүй сүргийг үүсгэж байлаа. Харамсалтай нь Тинма өөрийн чадвараараа ердөө 9 удаа л дэлбэрэлт хийж цаг хожих боломжтой. Тэр 3 дахь удаага гараа сунгаж тэднийг эргэж ирэх болгонд нь нэг бүрчлэн үгүй хийн гэж амлав. 3 дахь дэлбэрэлт сүргийг маск хийж дахин 100 дараалсан аллах хийлээ. Тинма дэлбэрэлтийн радиусыг 54 метр хүртэл нэмэгдүүлэх хүртэл үргэлжлүүлэн дэлбэлсээр байв. Одоо түүнд ганцхан л цохилт хийх боломж үлдсэн ч өнөөх шавжнууд эргэж амьлан ургасаар л байлаа. Сүрэг дахин босч ирэхэд Тинма манаан дуусах төхөж бостой нүүр тулах ямар ч аргагүй болсон тул түүнд сандрах мэдрэмж төрнө. Тэрээр энэ үе шатнаас амархан зүгтэж чадах байсан ч энэ залуу бууж өгөхөд хитрхи их зантай нэгэн байлаа. Хамгийн сүүлийн удаа тэрээр сүргийг хядаж дуусгах зорилгоо тунхаглав. Янхва дэлбэрэлт түүний урд өмнө хийж байсан хамгийн том дэлбэрэлтийг үүсгэн дэлбэрч манай хүүг туйлдуулж эцсийн шатанд нь хүргэв. Сүрэг зүгээр л дахин босоод ирсэн бөгөөд шинжилгээний явц ч бас хараахан гүйцэд дуусаагүй байлаа. Сүргийн их нь хязгааргүй үржих чадвартай тул тэр үнэхээр баларснаа яагийн нагшинд ухаарав. Энэ нь ялах цорын ганц арга бол түүнийг алах явдал гэсэн үг юм. Гэхдээ ямар ч манаагүй байж тэр үүнийг хэрхэн хийх вүлээ? Азар түүний шинжилгээний хувь бүрэн гүйцэд дуусч түүнийг лимфа мужаар хүрээлэн авч сүргийн эхийн ур чадварт дасан зохицов. Тэнма түүний чадварыг сөрөх залмихны идэвхгүй нөлөө бүхий шин илрүүлэх ур чадварыг олж авлаа. Энэ нь маш хүчрхэг байсан тул тэрээр царцаануудыг хүссэн хэмжээгээрээ агнахын тулд боссыг зориуд амьд үлдээж ч болохоор байв. Харамсалтай нь Эга түүнийг хүлээж байсан тул тэр ажлаа хурдан цэгцлэх хэрэгтэй болов. Ур чадвар идэвхжснээр түүний мэдрэхүйн чадвар дээшилж байгаа хайхын тулд эргэн тойрныг бүхэлдэн зураглан гаргалаа. Илрүүлэгч сүргийн эхийн дохиог яг газрын доороос барьж авсан бөгөөд энэ нь Тинмад хэрэгтэй байсан цорын ганц зүйл байв. Дараа нь тэр хөндий ягаан чадвараа гаргаж ирэн ожогийн хэв маягийг дахин нэг хулбарлаад өнөөх ядаргаатай сүргийн эхийг устгахаар илгээнэ. Нэвт цоологч бөмбөг газрын доогуур зам гарган бут мэргэж сүргийн эхийг ил гарч ирэхээс өөр аргагүй болгов. Хамгийн эмзэг цэг рүү нь чиглэв. Тэгээд манай хүн түүнийг араас нь завчин газардуулж амийг нь таслав. Хатан өгсөн тул сүрэг тэр чигтээ уймын самуун давтлаа. Гэвч манай залуу тэднийг бүгдийг нь хатны араас там руу илгээсэндээ баяртай байв.
Сүүлчийн дэлбэрэлт бүх зүйлийг цэгцэлж, царцаахан сүргийг бүр мөсөн устгаснаар хамрах хүрээ нь 65 м болж нэмэгдлээ. Энэ үе шат түүнд маш олон ур чадварын өсөлт авахд тусалсан юм. Тима үүнийг дахин ашиглаж, дараа нь хамрах хүрээгээ улам бүр өргөжүүлэх бодолтой байна. 17 минутын шин дээд амжилт тогтоон. Тэрээр Гаяагийн биед санаа зовсоор гарч ирсэн ч охин түүнийг хаяад явчихсан байж магадгүй гэж бодно. Тэмма түүний тэр хачин занд үнэхээр дуртайч гарч ирмэгцээ шарх сарв болж Чарльзад боомлогдсон гаяаг олж харав. Тэммагийн эсэм мэнд гарч ирсэн нь эзнийх нь хайж буй хүн мөн гэдгийг хаундад баталж өгөх шиг боллоо. Тийм ээ. One Piece үнэхээр байдаг гэдгийг бүү мартаарай. Уур нь хүрсэн Тэмма энэ залууг түүнээс гараа татахгүй бол алан шүү гэж занал хийлв. Чарльз энэ хүүг тэг төвчний Шиников гэхэд дэндүү сагсуу байна гэж бодно. Яг тэр мөчид манай хүн түүнийг устгахаар нүүрнийхээ өмнө гинг гараад ирэв. Чарльз өвдөг бохирох нэ би өнгөрч гэж уулга алдан даралтыг хаахын тулд Шикигами чоноо дуудлаа. Дуудагцсан амтан цохилтыг амжилттай тэсвэрлэх зуур нөгөө хуулбарлах чадвар нь дахин идэвхжиж эхлэв. Таньма өөрийгөө Шиками хэрэглэгчтэй тулгарч байгаагаа шууд л ухаарлаа. Чарльзыг нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх зуур түүний өмнөх дайчин өндөр хурдтайгаар гайхалтай маневрлаж байв. Такеро тэр тулаанд яаж ялагдсан нь одоо тодорхой болсон ч Чарльзын Такерогоос давуу тал нь охиныг барьцаалсан явдал байлаа. Тэнма охины аминд санаа зовж байгаад анхаарал нь сарнихад Шиками түүний нүр рүү өсрөн дайрав. Манай сувгийг тууштай дэмжиж яваа алтан дэмжигч та бүхэндээ чин сэтгэлийнхээ гүнээс талархъя. Таны үзүүлж буй дэмжлэг бидэнд асар их урам зориг хүч болдог шүү. Хэрв та биднийг дэмжихийг хүсвэл бичлэгийн эхэнд гарсан данс руу хандив хийгээрэй. Дараагийн хэсгээр дахин уулзцаая.